1979 оны Ираны исламын хувьсгал нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг хүчтэй татсан үйл явдал байлаа. Хоёр талын оролцоо зөвхөн Ираны дотоод улс төрт нөлөөлөх төдийгүй бүс нутгийн геополитик, эдийн засагт асар том өөрчлөлт авчирсан. Хөшигний ард өрнөсөн үйл явдлууд нь дэлхийд дахинд мэдэгдснээсээ илүү сонирхолтой бөгөөд олон улсын харилцааны далд стратеги, эрх ашигыг харуулдаг. Энэ үйл явдал шууд утгаараа Хүйтэн дайны гол тулалдааны талбар биш байсан ч Хүйтэн дайны хүрээнд өрнөсөн геополитик үзэл сурталын тэмцэлтэй салшгүй холбоотой. Энэхүү хувьсгал нь Америкийн нэгдсэн улс болон зөвлөл холбоот улсын хоорондох өрсөлдөөн бүс нутгийн хүчний тэнцвэрт ноцтой нөлөө үзүүлж Хүйтэн дайны өрнөлийг тодорхой хэмжээгээр өөрчилсөн гэж үзэж болно. Иран Америкийн нэгдсэн улсын удирдлагадор социалист зөвлөлт холбоот улсын үзэл сурталыг баруун Азид нэвтрэхээс хамгаалах хаалт болж байв. 1953 онд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар болон Их Британи хамтарч Ираны ерөнхий сайд Мохаммед Мосаддекийг түлхэн унгах Аякс ажиллагааг зохион байгуулсан. Мосаддек нь Ираны газрын тосны нөөцийг үндэсний болгож барууны эрх ашигыг хохироосон тул Америкийн нэгдсэн улс түүнийг шаахын дэглэмээр солихыг илүүд үзсэн юм. Үүний үр дүнд Шаах Мохаммед Реза Пехлави барууны орнуудаас бүрэн хараатуулж Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр өөрийн дэглэмээ тогтоосон билээ. 1970-ад оны сүүл гэхэд Америкийн нэгдсэн улс шаахын засаглалыг бүх талаар дэмжиж байсан ч дотоод зөрчлүүдийг бүрэн ойлгож чадаагүй. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын элчин сайд Уильям Салливан шаахыг өөрийн байр суурийг баттгахыг зөвлөж байсан ч шаахын эрүүл мэнд муудсан, засаглал нь авилга, ядууралт нэрвэгдсэн нөхцөл байдлыг хэд доогуур үнэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар болон төрийн департамент Исламын хувьсгалын үеийн шаахын засаглалыг аварч үлдэх оролдлого хийсэн. Гэхдээ тэдний бодлого зөрчилдөж байлаа. Америкийн нэгдсэн улсын зарим албан тушаалтан шаахыг цэргийн хуарангийн засаглал тогтоохыг шахаж байсан. Гэсэн ч шаах эрүүл мэндийн шалтгаанаар энэ шийдвэрийг биелүүлэхээс татгалцсан юм. Үүнээс гадна Америкийн нэгдсэн улс хувьсгалчидтай нууц уулзалт зохион байгуулж дундын шийдэл олохыг оролдсон. Гэхдээ Аятолла Хомейни шаахыг бүрэн унгах байр суурьтай байсан тул энэ яриа бүтлгүүцсэн юм. 1979 оны 11-р сард Ираны хувьсгалчид Тегеран дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамыг эзлэн авч 52 ажилтныг барьцаалсан. Энэ үйл явдал Америкийн нэгдсэн улсын засгийн газар томоохон дипломат болон улс төрийн сорилт авчирч Ираны хувьсгалыг барууны орнуудын хувьд үзэл сурталын том хожил болгосон юм. Өөрөөр хэлбэл Исламын хувьсгал өөрийнхөө хар PR-ыг хийж олон улсад нэр хүндээ бүрэн алдсан гэж хэлж болно. Нөгөө талаас зөвлөлт холбоот улс Ираныг мөн л стратегийн чухал бүс нутаг гэж үзэж байсан. Иран нь зөвлөлтийн өмнөд хилтэй ойр, газрын тосны нөөц ариун, мөн ойрхот орондын улс төрийн тэнцвэрт чухал нөлөөтэй байлаа. Исламын хувьсгалын өмнө зөвлөлт холбоот улс Ираны коммунистуудыг дэмжих, шаахын эсрэг бослохыг дэмжих стратеги баримталж байсан юм. Иранд зөвлөлтийн дэмжлэгтэй төдий буюу Ираны коммунист нам хүчтэй байлаа. Хувьсгалын эхний шатанд тус нам Хомейнигийн удирдсан исламын хөдөлгөөнийг дэмжсэн ч удалгүй исламын засаглалтай зөрчилдөж эхэлжээ. Зөвлөлт холбоот улс эхэндээ исламын хувьсгалыг Америкийн нэгдсэн улсын эсрэг үзэл тулгуурласан хэмээн бодож байсан ч хувьсгалын дараа исламын шашны суур үзэл санаа коммунизмтай ч мөн зөрчилдөж эхэлсэн байна. Зөвлөлт холбоот улс хувьсгалын явцад төдий намын удирдагчдад дэмжлэг үзүүлж шаахын дэглэмийг эсэргүүцэхэд идэвхтэй оролцсон. Гэвч хувьсгал ясны дараа исламын засаглал коммунистуудыг хүчээр дарж олон удирдагчдыг нь баривчилж заримыг нь цаазалжээ. Зөвлөлт холбоот улс Иран, Иракийн газрын тосны нөөцийг хянах стратеги боловсруулж бүс нутгийн эрчим хүчний зах зээлд байр сууриа баттахыг оролдож байсан нь энэ юм. 1979 онд Афганистанд зөвлөлтийн арим орсон нь Ираны исламын хувьсгалын эсрэг үйлдэлмэд харагдсан юм. Иран нь зөвлөлтийн бодлогыг исламын орнуудад аюул учруулна гэж үзэж Афганистаны ислам партизануудыг дэмжихэд нөлөөлсөн байна. Исламын хувьсгал нь Америкийн нэгдсэн улс Ираны харилцааг бүрэн тасалсан. Америкийн нэгдсэн улс шаахын дэглэмийг унахаас сэргийлэхэд чадах бүхнээ хийсэн ч барууны эсрэг үзэл санаа Хомейнигийн хөдөлгөөнийг улам хүчрхэгжүүлсэн юм. Үүнээс хойш Иран Америкийн нэгдсэн улсыг их чөтгөр гэж нэрлэх болжээ. Зөвлөлт холбоот улс Ираныг дэмжих оролдлого хийсэн ч исламын үзэл санаа болон коммунизмын зөрчилдөөнөөс болж харилцаа хүйдэрсэн байна. Энэ зөвлөлт холбоот улсад бүс нутгийн нөлөөгөө алдах эрсдэл авчирсан юм. Америкийн нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улс исламын хувьсгалаас хойш ойрхот орнууд дахь байр сууриа хамгаалах, өргөжүүлэх шинэ стратеги боловсруулж хэрэгжүүлсээр байгаа. Энэ өрсөлдөөн нь бүс нутгийн дайнууд болон газрын тосны зах зээлд шууд нөлөөлсөн. Хувьсгалын дараах Иран нь исламын ертөнцид үзэл сурталын удирдагч болохыг зорж бүс нутгийн улсуудын улс төр шашны асуудалд оролцож эхэлсэн. Энэ нь Хүйтэн дайны хажуудах дажин гэж хэлж болох 3 дахь ертөнц байлаа. Хувьсгалаас өмнөх нөхцөл байдалд хийж болох өөр нэг дүгнэлт нь шаах дарангуйллын оронд ардчилсан эрх тэгш байдлыг дэмжсэн бол исламын хувьсгал гарахгүй байх магадлал өндөр байв. Шаахын үед орчин үеийн дэд бүтэц, боловсрол, аж үйлдвэржилт зэрэг чухал салбарууд хөгжсөн ч эдгээрийн үр өгөөж нийт ард түмэнд хүрээгүй хувьсгал гарах үндэс болсон. Хэрэв эдийн засгийн орлогоо шудраг хуваарлах, шашны уламжлалыг хүндэтгэх, ард иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг хангаж чадсан бол Иран өндөр хөгжилтэй
доктортой улс болох боломжтой байсан гэж дүгнэж болох юм.